Жек Лондоны зохиол Саран хөндөй 19-р хэсэг. Саксон биелийг бөөцөлж гэр орныхон ажлыг хийж ирээдүйд яах их тухай эцтэгсгэлгүй юм төлөвлөж биелийг арайхийн ятгаж гуйж байж өөрийнхөө ойж хатгсан зүйлсийн үлдэгдлийг зарж ингэж чингсээр байхад өдөр хоног харвсан сум шиг өнгөрч байв. Би өмсч зөөхгүй юм аль зарна. Хожимны газар очиж дөхөнсөн хойноо шинийг хийж авах юу ах вэ? Сав суулга, орд дэвсгэр эм зүйл, түүнчлэн өөрийн болон биелийн илүү хувцс зэрэг худалдаж амжаагүй зүйлсээ тоомд хадгалуулав. За яах вэ? Өнөөдөр чиний хар болог. Яамаар байна? Өөрийнхөө л бол. Чи Робинсон Крузо, би Бархас бод болог, Жухам хаан хаашаа явхаа шийдээ юу? Саксон толгоос өгсрөв. Бас юугаар яаж аялах вүлээ? Саксон нэг хөлөө өргөж тавиад нөгөөтгөө бас өргөлөө. Жаахан эвцүүлэх гэж дөнгөж өнөө өглөө өмссөн хээрэн борг бутлаа угалсан байв. Хоёр зэр дээрээ явах хэрэггүй. Бидний өвөг дээдэс өрн нутаг тэгжил ирсэн улс шүү дээ гэж Саксон сэтгэл багтангүй хэллээ. Жинхэнэ тэнүүлчид чиг явгнаар хөдөлөх юм бидтэй. Явган тэнүүлчэлдэг бүсгүй хүн байсан гэж би ер дуулаагүй юм байна шүү. Тэгвэл өмнө чинь тийм бүсгүй зогсож байна да. Ер нь тэгээд биел минь явгнаар явах гэдэг чинь шившиг биш шүү. Миний ээж илчилгүй эрэм талын ихэнхийг явгнаар тулсан гэдэг. Тэр үед Америкийн их талыг тулах алсын замд хүмүүс ихэнхдээ явган аялжээ. Хүмүүс юу ч гэж хэлсэн яхав дээ. Ямар хамаатай юм миний бодоход бидний удмынхан үеийн үед аялал хийж ирсэн улс. Тэгэхэр хоёулаа байнга оршин сууж болох алт дэлэм газар хайгаад л явъя. Хэд хоноод биелийн толгойн шархаа нэж гарынх нь яс бороолж өөрөө босоод гэр дотоороо явдаг болов. Гэхдээ хоёр гар нь бас л боолттой. Тамир тэнхээч муу байлаа. Гентли доктор эмчилгээнийхэн хөлсөг хойшлуулахыг зөвшөөрснөөр үл барам болцоотой болсон цагтаа төлөөрөө гэж өөрөө хэлсэн байв. Гэвч сангийн газар хувааж өгдөг цаг аль хэдийн өнгөрсөн гэж боддог байхад Том хэдийдэл бол хэдийд олдно гэж бодоод Балтнуур, Шастра, Хамболд тойргийн тухай ярьж өгчээ. Гэхдээ энэ жил оройтж өвөл хаяан дээрээд байгаа ийм үед тийшээ явах хэрэггүй. Урагшаа дулаан улиралтай жишээ нь далайн эргийн зах газар явсан дээр цаас тэнд ордоггүй. Сан Хосе юм уу Салинаар орж цаашаа Монтерийн эрэг газар очих хэрэгтэй. Монтерийн урагшаа явхад дархан цаазтай Мексикийн Малажихутай нутгийн завсар хооронд сангийн газрууд байдгийг. Тэнд ёстой зээлүүд замч бараг байхгүй. Хүмүүс нь гагцгүй Малажиху эрхлэн. Харин тэнд Секвоя мод ургасан хачин сайхан хад зохиотой үржил шимтэй газар далайн эрэг хүртэл үргэлжлэн тааралдана. Ноднон тэр хавийн газраар явж гүйцээсэн нэг залуутай тааралдаж яриагийн сонссон юмдаг. Оган хотоос зайлж та нар шиг явах хэчнээн дуртай байна гэж. Даанч саараа тас зөрөөд болохгүй л дээ. Тэнд алтч олдсон гэвүүдээ. Тийшээ алтны эрэлчэд зөндөө явсан сурагтай алт элбэгтэй хоёр ч уурхай нээсэн гэж байна лээ. Далайн эргээс цааш их хол юм гэсэн байхаа. Та хоёр тэнд очиж болно шүү дээ гэхэд Саксон толгойс өгсөрч. Бид хоёр алт хаяхгүй. Харин дахиа үржүүлж ногоо тарьж болох газар л хайна. Бидний өвөг дээдэс алт хаях бүрэн болцоотой байсан. Гэвч тэдний тэр баялгаас юу үлдчихв гэхэд Том чиний хэлдэг үнэ. Тэд чинь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдгийг мэдэхгүй байсан улс. Чиний эцгийг аваад үтсэн чи тийм л байсан хэрэг. Сан Францискогийн маркет гудамжинд байсан 3 хэсэг газраа $50 зарчихсан гэж ярьдаг байсан. Одоо бол $500,000 хүрнэ. Би лавгчин яасан гэдэг бэлээ. Тоогүй олон Малажихутай байсан гэж байгаа. Тэгээд санаанд цадсан уу? Манер бүр Малажихуын хаан жинхэнэ Миллер Люкс шиг болохыг л хүсч байсан боловч Лос Анжелест сард $40 авдаг шөнийн манаач байгаад үхсэн гэж байгаа. Цаг үе ямар байсан бэ гэдгийг мартаж болохгүй. Одоо бол огт өөр болж. Одоо үед энд тэндгүй томчул ноёрхож байна. Гэтэл бид бол өчүүхэн жулдраа амьтад шүү дээ. Бидний дээд үеийн хүмүүсийн ярьдгаар тэд өрнөдийн дархан цаазд газар
одоогийн Ohio мужи улсын нутаг хавьд сууж байж. Тэр үед шар хөдлөөд номхон талай хүртэл өрн зүгт олон мянган байр газар явсан хэн боловч хэсэг газартай болж чаддаг байж шүү дээ. Хэн ажилуулж боловсруулж чадна тэр их газараас авч болдог байж. 160 га газар гэдэг чинь юу ч биш шүү дээ. Дээр үед Орегонд 640 гаагаас бага газар оногдох ёсгүй байсан. Тэр үед энэ эзгүй хүний хөл гიშгээгүй газраас чадлынхаа хэрээр ав гэсэн амьсгал байсан хэрэг шүү дээ. Харин бидний номхон далай хурч очих үед цаг үе өөр болж их хөлийн ажил өрнөж эхэлсэн байлаа. Их хөлийн ажлыг их гарын хүмүүс л хийх шаардлагатай. Тэгээд тийм нэг их гарын хүнд олон мянган эгэл жижиг хүн хэрэгтэй болж баячуулд зарцлагдах болох нь тэр. Эгэл жижиг хүмүүс гэдэг чинь ямар улс вэ гэвэл хогхорч хонжогдож байдаг улс байхгүй юу? Тэгэж ажиллах нь тусгүй санагдвал хаяад явж болно. Тэгтээ сайнаа үзэдгүй дээрдэх гэж байхгүй байж. Шар хөллөд явах болцоогүй явгach газаргүй болдог байж. Хятадд очигэхнэ дэндүү хол. Хятад манай хоёрын завсар давс устаа орон зай их боловч тариалангийн талбай болгон хаглах боломжгүй шүү дээ гэж ярьлаа. Бүгд ойлгомжтой байна гэж Саксон хэлэхэд ахна. Тийм л дээ. Гэхдээ бид юм бүхэн дууссан хойно даанч хожуу ойлгосон юм да гэв. Их хөлийн хүмүүс гэдэг чинь арай илүү ухаантай хүмүүстэй гэж Саксон өгүүлэхэд Том. Тийм биш ээ. Тэд аз тайлуулсан. Зарим нэг нь ялж, ихэнх нь ялагдсан. Гэхдээ ялагдсан нь ялагчтаасаа юугаарч дордохгүй байсан. Удамжинд хайсан аар саархан юм булаацалдаж зодолдсон жаал хөвгүүдрэх юм болохгүй юу? Гэхдээ тэд бүгдийг алсын хараагүй амьтад байсан гэж болохгүй. Чиний эцгийг аваад үзье л дээ. Шинэ Англид төрсөн хүн сүрхий айл байгаа шүү дээ. Өвгөд дээдс нь аж төрөх ухаантай хөрөнгө зөөрөө арвжуулж чадсан улс. Хэрэг эцэг чинь элэг боорны өвчтөй юм уу, үе мөчний өвчтөй болсон бол аз жаргалыг хайгаад алтан дэлхийгээр давхин байлдаж, бүсгүй чуулийн сэтгэл зүрхийг булааж, өрн нутгийн алга дарам газар бүрийг судалж явж яаж чадах вүлээ? Бодоод үзэл дээ. Тийм байсан бол Сан Францискод сууршаад маркет гудамжинд дах 3 хэсэг газрын өөд татаж, шин газар худалдаж аваад галт онгоцны компаниудын хувь нийлүүлсэн хүн болж үл хөдлөх хөрөнгөөр панзалж төмөр зам хонгол гарц барихсан да. Тэгэхээр юугаараа их хөлийн хүн байх вүлээ? Хамгийн эршүү зантай хүн байсан болохоор хамгийн осолтой юмд генет шийддэг чулуу шиг зүрхтэй Коман чомгийн индиан шиг догшин ааш зантай хүн байсан юм. Тэр цагийн ичгүүр сонжуургүй их гарын панц чин дээрэмчдийн адил зам дорыг гэвэл чадхал байсан хүн. Бас сэлэм гялалзуулан, давируул хангинуулан, урдаг эзэг салхинд хийсгэн давхиж явсан цагта үцгэлэн гоо эмсийн сэтгэл зүрхийг булааж чадхал байсан. Өөрөө тэр тедэргүй индиан шиг эгц цээл биетэй, эд шидийн үлгэрт гардаг цэнхэр нүдтэй хунтайч шиг буюу Мексикийн кабалеро шиг гойлгэр байсан юм чинь. Иргэний дайны үед цөөн цэрэгтэй мордож, босогчдын ард талд нэвтрэн ороод буцахтаа буудалцсаар өөрийн хүмүүсийг улам эрлэхийг тулаанд уриалан зэрлэг хүн адил хашигчин шаардан довтлохсоор эргэж ирж байсан удаатай. Кати надад ингэж ярьдаг байсан. Өөрөө эцэгтэйгээ хамт явж дайтаж байсан хүн байхгүй юу? Эцэг чинь Сан Францискод л сууршин суусан бол өрнөдийн хамгийн хөлтэй баячуулын нэг лавта болох байсан. Тэгсэн бол чи өдөд Европын бүх орноор явж үзсэн Флод, Крокерметийн баячуулын суудаг Нобл Хилд орд харш бариулж, Fairmount Hotel бас бус хэдэн тийм концерны хувь нийлүүлсэн тэмдэгтийн ихэнхийг эзэмшсэн баян гэгчийн хүүхэн байх л байсан. Тэгвэл яагаад тийм болсонгүй? Эцгий чинь ухаан хүрээгүй болоод тэр үү? Огт тийм биш ээ. Ухаан нь ган хавх шиг л хав хийж байсан байна. Гэтэл
Цаг үе их нуур амьсгал түүнд амар заяа үзүүлэхгүй, нэг газар зүгээр сууж болохгүй, үргэлж донсолгож, дэнсэлгэж байж шүү дээ. Флод Крокер мэт баяжуулын залуу эмгтээчүүлээс чиний аз баг зэрэг дутсных. Фэрвэ эцэг чинь үе мөчний өвчтөй байсан бол ийм юм болохгүй шүү дээ. Саксон санаа алдаснаа инээмсэглэн тэглээч гэсэн би тэднээс давчихсан. Тэр баяжуулын охид Фоксчонтой сууж чадаагүй байхад би суучихсан байх шүү дээ гэв. Том эхлээд гайхсан байдалтай харснаа дараа нь бахархан их л ёс дүрмтэй ингэж хэлв. Харин бэ нэг юм хэлий. Би л их азтай хүн юм. Хичнээн их азтай хүн гэдгээ өөрөө ч мэдэхгүй байгаа болол та гэлээ. Билийн гарын савслага авахыг Гентлey доктор дуртай дургүй зөвшөөрөхөд Саксон дахин 2-7 хоног амарвал бүр айлтгүй болно гэж нөхөртөө хэлж байв. Байрны хөлс төлөх хугацаа бас тулж 2 сарын өр хоримтлох боловч байрны эзэн биелийг сайжртал төлөлтөө хойшлуулж болно гэжээ. Саксоны товлсон өдөр Селингер гэрийн тавилга хэрэгслэн авахар хүн ирүүлж тэдний $70 буцааж өгчээ. Бостон эдлүүлсний хөлсөн цоолгосон одоо энэ тавилга хуучин тооцогдох болно. Энэ бол Селингерт цэвэр алдагдал учраас бүгдийг буцааж явах ёсгүй байсан. Та ойлгож байгаа биз дээ? Таны хувьд манай эзэн их өгөөмөр юм хийлээ шүү дээ. Харин та нар дахин төвхнөх үедээ түүнийг бүү мартаарай гэж төлөөлөгч нь тайлбарлав. Энэ мөнгөн дээрээ Саксон өөрийнхөө ойж хатгсан зүйлсээ зарж олсныг нэмэрлэж аарсаар бүх өршрийн төлөөд бас хэдэн $тай үлджээ. Өршир шиг хортой юм байхгүй гэж би боддог. Одоо манайх Баашингийн эзэн Гентлey доктор хоёроос өөр ганц ч хүнд өргөө боллоо гэж биэл хэлэхэд Саксон аль алинх нь өрийг удаахгүй өгөх юм шүү. Нэг их бэлтэй хүмүүс биш шүү дээ гэв. Тэр хоёр ч удаан хүлээхгүй гэж биэл тайвнаар хэлв. Саксон түүн рүү инээмсэглэн өр тавихад бас дургүй Британий хатуу яс суртахуунаар хүмүүжсэн өр нүдийн анхны өвөг дээдсэн ч өр тавих дургүй байжээ гэж хэлв. Биелийг эцгүй хойгуур Саксон нөгөө далбайд онгоцонд очиулж Атлантын далай гаталсан илчилгүй хээр нутгаар үхэр тэргэндэж ачигдаж явсан үхэгдэх юмаа өнгөчж янзлахдаа Little Meadow-гийн тэнд болсон байлдаанд цоо буудуулж гарсан нүхийг нь бас эцгийнхээ сэлмийг үнсжээ. Тэр сэлмийг үзэх бүр дайтаж явсан буурал морьтой эцгийнхэн дүр тов тодорхой харагдах шиг болно. Цомгийн дотор хадгалаастай байдаг ихийнхээ бичсэн шүлгүүдийг гүнээ бишрэн дахин нэг уншиж, харан зулуулан Испани торгон бүсээр бүсэлхийг эцсийн удаа ороож үзснэ. Английн элсэрхэг эрэг дээр гартаа жад отхон өсрөн бууж буй викинг нарыг дүрсэлсэн хөөмөл хөрөгийг сүүлчийн удаа үзэж сонирхохоор цомгоо дахин нээж үзв. Ингээд биелэн викинг шиг санагдаж удам угсаатныхаа гайхмаар аян дайны тухай бодол болов. Тэд хизээд газар нутгийн хөслөн болдог улс байж, тийм ард түмний жинхэнэ охин нь бие юм гэж бодохоос бахархах сэтгэл төрнө. Их хотод амьдран сууж байхдаа ч гэсэн хөдөө тийш тэмүүлж байсан шүү дээ. Жухам ийм тэмүүлэлдээ хөтлөгдөөд хуучин цагийн өвгөд дээдэс эцэг эхийнхээ нэгэн адил алсын замд гарах гэж байгаа шүү дээ. Алсын замд эвдэрч хэмхэрсэн тэргээ эрт орой сэрийн цосон дээр мөр чирлэн арайхийн чирч аваа шаруудаан зүтгүүлсээр цэцэг навчин дэлгэрсэн нарлаг Калифорни өргөн хөндийг дагаж явсаар хөлсөнд газраа хурч ирэхэд ич шидэн бүрлдсэн үлгэр домгийн гайхамшиг шиг нутаг байж билээ хэмээн ихийнхээ ярьж ахсныг нэхэн саналаа. Саксон өөрөө 10 настай жижигхэн охин цасан өмсгөлт уулын оргилоос тэртээ дор цэлих хөндийг ширтэх мэт олон удаа санагддаг нь хоосноос биш эхэн чингэж байснаас ажээ. Тэгээд ихийнхээ бичсэн шүлгийн үгийг санаж ингэж уншлаа. Эола дагны уйхын ятгадэл урлагийн тэнгэр уян яруу дуулна. Калифорни уучим тал нутаг хариуд нь цуурай хадаан дуугарна. Саксон нэн ихээр хүндэтгэн биширч сүрс алдан мэлмэрх нулимсан арчлаа. Хэцүү хатуу цаг нэгэнт өнгөрсөн байж магадгүй. Элчилгүй эрэм талыг бээлтэйгээ хамт эсэн мэнд гатлаад одоо цэцэг навчин дэлгэрсэн сайхан хөндийн нутгийн бараа харах гэж сэрийн оргилоод өгсөж байгаа юм биш үз. Тэднийхийг явах өдрийн өглөө Селингер тавилга хэрэгсэлэн аваачаар морин тэрг ирүүлжээ. Баашингийн эзэн нь хашааныхаа баг хаалганы тэнд түлхүүрээ хүлэн авч гар бариад сайн сайхныг өрөөлөө.
Та хоёр зөв юм хийж байна. Бэжгээс 40 жилийн өмнө ганц үүргэвчтэй л энэ Оклендод явган ирсэн хүн шүү дээ. Наад шиг хямдхан газар худалдаж аваарай. Нас өтлөх цагт аминд орно. Одоо үед шин хот мөг шиг түргэн олширч байна. Та хоёр багаас нь эхлээрэй. Гар чинь амин зуулга залгуулж, толгой хорогд хоронтой болгоно. Газар чинь элбэг дэлбэг амьдрал өгнө. Миний хаягийг мэднэ. Газар их мөнгөтэй болсон цагт баг сагөрөө цайлгана биз. За, сайн явахыг ёрой. Хүмүүс юу ч гэж байсан битгий тоогоорой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Би Саксон хоёрыг хөдөлгөхөд айл хөршихнэн хагас онгойлгосон цонхоороо сонивчлан харж хүүхэд багчууд мэл гайхан дүрлийн ширтэж байлаа. Би л хүнжил дээр бас замд хэрэглэгдэх бүтээлэг дотор хувцс мэт норгодгүй брижийн хууданд хийгээд үүрчээ. Жижиг хайрвал тогоогоо оосрлон бүснээсээ зүүж нэг гартаа кофе цайныг гүц барьжээ. Саксон гадуур нь хар хулдаасаар ороосон эвхмэл жижиг сагсан савтаа юм барьж ууттай юкулеле хөгжмөө үүрчээ. Хүн сонирхон харах бүрд Бэл Саксонд чи бид хоёр ногооны газрын манухай шиг харагдаж байгаа юм байлгүй гэж эцэн маягтай хэлж бай. Саксон аялалд яваа улс хээгүн дээр шүү дээ гэж сэтгэлийн засна. Аялалд яваа улс биш шүү дээ. Хинч мэдэхгүй, чамаас өөр хинч мэдэхгүй. Чи тэднийг өөр юм бодож байгаа гэж байгаа бол тэд чинь тэгж бодоогүй байгаа. Аялалд яваа улсын байхтаа л гэж бодож байгаа. Өөрөөр бодохгүй. Нэрэ шүү. Үнэхээр тийм гэлээ. Иймг сонсоод Билийн сэтгэл сэргэж ямар ч болтугай доогсон анхны этгээдийн гавлыг хаг зөхнө гэж амандаа бовтонжээ. Тэгээд Саксоныг хулгаануудаар харвал хасар нь улааран нүдэн сэргснийг үзээд гинэт Саксон би урд нэг дөөр үтсэн юм. Эдэн хүүхэд яг чам шиг хөгжмөө өөрчгсөн аялалд гардаг юм. Чамаа харсан чинь санаанд орчихлоо. Тэд зай чөлөөгөө дуулдаг юм гэхэд Саксон тийм учраас л би хөгжмөө авсан юм. Хоёул хээрэн замд хөтөлд аваад галт түлхтэй дуулна. Хоёулаа аялалд л явж байгаа улс шүү. Өөр олон там үг хүнд хэлэх хэрэггүй. Сургуулийнхаа амралтаар газар орон үзэх гэж яваал улс сайхан бицтэй. Өнөөдөр жохом хаана хоноглохооч мэдэхгүй яваа хоёр. Юу ч мэдэхгүй яваа хоёр шүү дээ. Үнэхээр зугаатай юм болж байна шүү. Гэв. Тийм үнэн. Нэг ёсондоо спортын даалгавар биелүүлж яваа хоёр. Харин энэ гудамжаар явахгүй тулд өөр тийшээ эргий. Тэртээ болонд таньдаг залуус харагдаж байна. Тэдэнтэй зодолдох хүсэл надад огт алга гэлээ. Тарамбай Хэвордс хүртэл явах боловч Саксон Сан Леандро дээр бууй гэжээ. Аяллаа ханаас ч ихэлсэн ялгаагүй шүү дээ. Тэртээ тэргүй явах юм чинь газар ирж жохом хаа юу байгааг сайтар мэдэх гэж шийдснээс хойш зорьсон ажилдаа хэдий дөргөн арвал төдийсэн. Бас хот хавийн болон алс хол ууланд янз бүрийн газар үзэж танилцах хэрэгтэй болно гэж Саксон ярихад би л дууны тахилч шиг энэ бол Португалчуудын жанжин штаб гэж Сан Леандрогоор явж байхдаа хэлдэг болов. Тэд манайхныг бүр хавчин зайлуулсан бололтой. Бишгүй л олон байх чинь вэлээ. Ер нь чөлөөт Америк хүнд эх орондоо толгой хавчуулах газар олдгоо болоо шивдэ гэхэд тиймэрхүү нөхцөл байдлыг анх удаа бодож санаанд эвгүй бодол орж байсан тул Саксон уурсан гуйгаар тэгвэл өөрийнх нь л буруу та гэв. Бөөмэд миний бодгод Америк хүн нэгэнт хүсвэл сансан сэдснэ Португал хүнээс дордохгүй хийх байх. Даанч өөрөө тэхгүй гахаа шиг байж явж чадахгүй. Хөдөө байдгүй ч мэдх юм. Харин хотод гахаа шиг суудаг Америк зөндөө гэж Саксон зөрөөдлөв. Бэл дурамчхан сайхан амьдрах гэж фермэ орхиод хотод ирдэг. Тэгвэл хотод ирээд тийм ч амаргүй бололтой гэв. Хараач яасан олон хүмүүс сургуулаасаа явж байгаа улс байна. Ихэнх нь португалчууд байна. Би л португалууд гэхгүй португалчууд гэрээ. Мерседес намайг энэ үгийг зөв хэлж вэ гэж зааж өгсөн юм. Нутагтаа им ганган дэгжин гүйлдэж байгаагүй амьтад байхдаа хөөрхий. Мөр бүтэн хотоод хоосонгүй явах гэж мөнч хол газар зорж идэ. Бөөрөнхий алгадчихсан шар тос шиг байж байгааг нь гэд биелэнэ хийлэхэд Саксон тим хэмээн толгойд өгснөө шин юм нээж олох мэт баярлан энэ хүмүүс газар боловсруулж байна. Эдэнд ажил хаялтаа саад болдгоо учраас л ийм байгаа хэрэг. Бэл гай хөрөхгүй алгын чинийхэн газрыг зааж иймхэн газрыг боловсруулж ядах юу байх вэ гэв. Чи ч хүчтэй хүн дээ.
гэж сагсан инээд алдан. Би лавгарах уу байх шив. Мянган га газартай байж саятан болохыг мөрөөдсөөр хадагсуулд нь шүний маначар төгссөн гэдэг Америк хүнийг алдаг ганц юм чинь л ийм зан шүү дээ. Ихийг өгөөдөх 160 гаагаас баг газар өгөх юм бол авах ч үгүй гэдэг байсан улс. Тэглээж гисэн энэ мэд муу сайн цэцэрлэг шиг юмыг бодвол том өхн нь хавгүй дээр гэж бийл өөрийнхөө зүтгэв. Сагсан санаа алдан хэсэг дуугүй байснаа. Өөрийн гисэн хитэн гаагасраа өөрийн гараар боловсруулж байсан нь дээр юм уу? Эсвэл газар хишгэх малгүй, ган хийх нохоогүй, хүний мороор ажил хийгээд хөрс авч байсан дээр юм уу? Бүү мэд. Аль нь дээр доорыг мэдэхгүй байна гэлээ. Би л хөмсгөн зангидснаа. Робинсон Крузо минь санснараа л яв. Олигтойхон синхруулж аль бодхоос гонигтайч гэсэн үний юм хойно яана гэхв. Нохоо долоо. Амьзуухан эрхэнд хүний морих хөтөлж, ажил хайж, уруугчдыг нүдэж яваад адагсуулд нь тэр мөн ширээ сандал эдэлсний хөлсийг ч төлж чадах бэлгүй хоцорсон байж би ямар элэнцгийнхэн чөлөөт Америк байх вүлээ дээ. Чөтгөр авиг. Ямар ч хөл гэсэн чиний хичнээн дуртай байсан тэр төшлөгт сандлан өгөхөд мөнч харамсалтай байсан шүү. Чи бид хоёр тэр сандал дээр цөөнгөө цагийг жаргалтай өнгөрөөсөн юмсан гэлээ. Тэд тэнхүү явсаар Сан Леандрогоос их холдсон байв. Одоо тэр хоёр бүх газрын жижигхэн хэсгүүдэд хуваагдсан тийм газраар явах болж. Тэдгээрийг би л гацаа гэж нэрлэж байв. Саксон түүнийхээ уйдгарыг гаргаж сэтгэлийн сэргээх гэж хөгжмөө гаргаж эхлээд охин минь ээлтэй яваарай гэсэн дуу дуулсныхаа дараа нь хуучин негр дуунаас дуулж гарав. Тэдгээрийн нэгнийх нь үг ингэж эхэлнэ. Аимшигын шүүх эцсийн цаг айсуу уламаар бүрэн дуу дуулдахаар бүр айсвэ. Том машин хажуугаар нь дахин өнгөрөхдөө бөөнтоос манаргав. Саксон дуулахаа зогсоож тэр хооронд өөрийнхөө бодож байгааг биэлд хэлв. Бил хоёулаа газар олдлоо гэхэд шууд авахгүй юм шүү. Битгий мартчихаарай. Хоёулаа тун нягуур шийдэн шүү. Тэгнэ. Одоохондоо олдох юм алгал байна да. Хоёул өөрснөө нээж олох хэрэгтэй. Эзэн хичээвэл заяах чинь. Ирсэн хүн олдог. Бид хоёрт бүхнийг сурах зав байна. Хэдэн сар эрэл хэлээч гэсэн тэр бол чухал биш. Хамгийн гол нь эрх дураараа яваалс. 7 хэмжиж нэг охтол гэсэн үг бий. Хүмүүстэй сайн ярилцаж, лавта мэдэж авах юм шүү. Таарлцсан хүн болгонтой ярилцаж, асууж сургалъя. Бүгдээс нь асууя. Бүгдийг мэдээ гэвэл ийм л арга байна. Гэхэд бэл хөмсгөө зангидан би хүнээс юм шалгахдаа барахтаа хүн шүү дээ гэв. За яхав, энийг би дааж болох юм. Хоёул эхэлсэн тоглоомондоо хожгол ястай. Тэгэхээр бүгдийг мэдэж авах маань зайлшгүй чухал. Португалчуудын яаж аж төрч байгааг нь хар л та. Америкчууд нь хаашаа алгуулсан бол уг нь Мексикчүүдийн дараа тэдлийн газрыг эзэмлэх болсон. Гэтэл эднээсээ яагаад явчихсан бол Португалчууд ямар аргаар ийм амжилтанд хүрсэн бол ингээд бодохоор бид хоёрт асуумаар юм түн бом байгаа биз гэж Саксон яриад хөгжмөө дарж тунгалгхан хоолоогоор амин хайртай дийгсэрүүгээ буцъя. Амтад жирж алгалсан аглаг цэцэрлэг эн цори энэ нутаг чихүү даагаад энлэл нулимс нүүрлжээ. Эгээрл хүслийг минь дийгси дуудна эргэж очихол очин би. Ингэж дуулж байснаа болоод ямар сайхан газар вэ? Тэр нэгсэх хэвчиг хараач. Усан үзмийн мод дотор нь байна гэж дуалдав. Саксон эзэмшил газруудын хажуугаар явж өнгөрөхдөө бэлд байн хараач ямар сайхан цэцгэв. Үгүй энэ ногоо тарсныг хараач эдний хүнээтэй юм байна гэх мэтээр ийш тийш зааж байлаа. Хажуугаар нь морин тэрэгтэй, суудлын тэрэгтэйгээ явж өнгөрөх Америк ирчүүл Саксон бил хоёрыг сонирвчлан харна. Ингэхт нь бил баахан дургүй байв. Харин Саксон тоосон шинжгүй нэлээд хэнэггүй байдалтай байна. Замын хажуу суучхад өглөөнийхөө хоолыг идэж буй нэг холбоочин залуу байхыг хараад Саксон энэ хүнээс юм асууя. Гэхдээ нь бил яах юм бэ? Утсан харилцааны хүн хөдөө аж ахуйн талаар юу мэдэх юм гэлээ. Юм яаж мэдэх вэ? Ямар ч гэсэн бидэнтэй адил ажилчин хүн байна. Били чи очиод өгöd. Одоо хамарч байгаа юм байна. Чамтай дуртай ярих байлгүй. Тэр хаалганы цаадах модыг харав уу? Мөчр нь ямар хачин ургаа вэ? Гайхалтай юм. Эхлээд энэ модны тухай асуу. Өгөөдгöd аятайхан шалтгаан болно. Дараа нь хэрэгтэй юм асуухгүй юу? Би л холбоочны хажууд очиод сайн байна уу гэлээ.
Чансан өндгөө цэвэрлэх тэр залуухан хархуу манай хоёрыг ажснаа. Сайн байцгаана уу гэв. Бэл пүүгээгэн буулгаж саксонч сакстай ямаа газар тавилаа. Наймаа хийж явна уу гэж тэр залуу саксоноос ганцаарангаас нь арай л асууж зөрөхлөхгүй хоёулангаас нь асуухтаа сакстай юмруу хялам хийв. Саксон сандран үгүй бид газар авах санаатай яваалс. Энэ хавьд эзэнгүй сайхан газар байдаг гэж та дуулаагүй биз гэв. Залуу өндгөө арилгахаа төр хойшлуулан аль хэрбэлтэй мөнгөтэй улс вэ гэсэн янзтай сонжин харлаа. Энд газар ямар үнэтэй байдгийг бол та мэдхүү гэж би л асуухад саксон мэдхгүй байхаа яаж мэдэх вдэ гэхэд нөгөө холбоочин би мэдэлгүй яхав. Энэ нутгийн хүн байхгүй юу? Иймэрхүү газрын нэг гаан $200-500 хүртэл үнэтэй байдгийм гэлээ. Хөөх бидэнд тийм газар хэрэггүй гэж би л нулимов. Яагаад тийм их үнэтэй байдаг вүлээ? Хотын газар биш шүү дээ гэж саксон шалгав. Португалчууд л газрын үнийг хамаагүй нэмчихсэн юм. Шимтэй сайн гаа газрыг $100 авч өгөлцдөг гэж би бодсон юм. Тийм цаг аль хэдийн өнгөрсөн. Тийм үнээр өгдөг үе хаяа байсан байх. Харин худалдан авагчин сүрхий хүн тааралдвал малта юутай нь өгчөгдөг байсан юм гинлээ. Сангийн газрын талаар юу вэ? Сангийн газар гэж байхгүй, хязгаарч байгаагүй. Энэ газар урд нь Мексикчууд их байсан юм. Миний өвөө энтхийн шилдэг сайн 1600 га газрыг $1500 500 нь бэлэн тоолж өгөөд бусдын 5 жилийн дотор хүүтэй төлөхөр авсан юм гинлээ. Энд ч дээр үеийн явдал л да. Өвөө маань зөөлөн эрүүл улиралтай нутаг хайж явсаар 48 онд өрн нутгаас ирсэн юм. Энэ ч сайхан нутаг байна шүү. Сайхан нутаг байлгүй яах вэ? Өвөө аав хоёр маань энэ газартайгаа байсан бол ямар ч алтны уурхаагаас дээр би ч амь зогоох гэж ингэж махаа идэж явахгүй байлаа шүү дээ. Та юу хийдэх юм? Би тэрхчээ. Оклендийнхний ажил хаялтанд оролцсон уу? Оролцуулгүй яах вэ? Бүх насаараа Оклендод ажиллаж байгаа хүн. Тэгэд хоёр залуу маань үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтын явцын тухай ярилцаад унахад саксон тэр хоёрыг нэг их хадууруулалгүй газрын тухай ярианд орууллаа. Португалчууд ямар аргаар газрыг ийм хүнд оруулсан юм бол? Холбоочин залуу үйлдвэрчний эвлэлийн ажиллагааны тухай сэдвээсээ арай ихэн салж нэг хэсэг уучраа олохгүй байдалтай өөдөөс нь харж байснаа сая ухаарч. Яагаад гэвэл тэд чинь өхөө мэдхгүй ажилдаг улс. Өглөө өдөр үдэш ялгаагүй ажиллахаар барахгүй эхнэр хүүхдүүд нь ч ажиллана. Тэгээд ч 20 га газраас авдаг юм нь бидний 160 гаагаас авдагаас илүү байдаг юм. Өвгөн Силваг, Антонио Силваг чаваад үз. Ямар шин хүн байсныг би сайн санаж байна. Манай энэ дээрээ миний садангийнхны газрыг түрээсэлж байхдаа хоолны ч мөнгөгүй байсан хүн. Гэтэл одоо $250,000 бэлттэйгээр барахгүй авалган лав сая хүрэх байх. Тэднийхний гэр орон хөрөнгө зөөрийг нь хилж байгаа юм биш шүү. Танахаас авсан газраас тэгж хөлчихөн тэр гэж юу гэж саксоныг асуухад холбоочин дурамчхан толгойд өхөв. Өөрснөө яагаад тэгж чадаагүй юм бол? Гэхдээ нь холбоочин залуу мөрөө хавч сэлгэж би яаж мэдхв гэлээ. Газар дор нь мөнгө булаастай байсан гэсэн үг байна шүү дээ гэж саксоныг шимтэн хэлэхэд мань нэрийн зэв хөрсөн янзтай. Хэлэнцгийнх нь бэлэн мөнгө хэвдэж байх вдэ. Газараас тийм их мөнгө олж болохыг л мэдээгүй хэрэг. Португалчууд манайхнаас илүү мэдэж байсан учраас л толгойдоо мөнгөтэй байсан хэрэг шүү дээ. Гэхэд саксон олигтой өнөмсөж өгөхгүй тайнагэлцэхэд холбоочны аазгаа хөдөлж ухсах юм босов. За тэгвэл явцгаая. Би та хоёрт юм үзүүлье. Өвөг дээдэс минь өнхаагүй амьтад байгаагүйсэн бол би саятан байх байсан атлаа яагаад бусдын зарц явах ёстой болов гэдгийг үзүүлье. Америкчууд бид чинь хэдзээний өнхаагүй улс. Жинхэнэ өнхаагүй улс гэд цэцэрлэгтээ дагуулan орж саксоны анхаарлыг хамгийн түрүүнд татсан нөгөө модны дэргэд очлоо. Модны голоос 4 мөчөр салаалж 2 фут дээш яваад дахин нээсэн байна. Энэ мод өөрөө ингэж ургасан гэж бодож байна уу? Үгүй шүү. Силва өвгөн л ингэж ургуулсан байна. Модыг залууд нь нахаагаар нь холбож зайлтай байгаа үз харал да. Энэ мод ямар ч шуурганаас айхгүй байгалийн бэхлүүр төмрөөс ч бат хөх байдгийм байна. Энийгний модогч харалта. Яг адилхан байгаа үз бас л тэднүүсийн ил бичил би нэгдэ. Ер нь тэднийх иймэрхүү ухаан сэлэх нь тоймгүй. Харахад андашгүй байна шүү дээ. Мөчрийн жимсээ даахгүй болоод ирсэн цагт ийм модонд тулгуур хэрэггүй. Гэтэл манайхан чинь зарим жил ганц модонд 5 тулгуур хүртэл хийж байсан удаатай шүү. Хэдэн 10 акр газар тарьсан жимст модонд хэдэн мянган тулгуур хэрэгтэй болно шүү дээ. Бодоод үзэлтэй.
тулгуур өөрөө үнэтэй. Бас тулах, дараа нь авч зайлуулах гэж хичнээн их ажил удна гэж бодно. Байгалийн бэхлүүр ямар ч төвөг удахгүй хэрэгтэй газараа хэвээр байж л байна. Португалчууд манай Америкчуудаас үнэхээр илүү улс шүү. За цаашаа явъя. Би бүгдийг нь үзүүлж өгье. Хүний эзэмшил газраар хил алхаж болдгүй хотын хатуу дүрмд баригдаж сурсан биел одоо бусдын газар дээгүүр ингэж хамаагүй явж болдгүй юм уу гэж зовход холбоочин залуу санааг нь амрааж хэрэгтэй юм л гიშгэлж орхихгүй бол зүгээрээ. Бас ч өвөөгийн минь газар байсан болохоор учиртай. Намайг таньдаг юм. Сильва өвгөн 40 жилийн өмнө Азорын арлаас ирсэн хүн. 2-3 жил хэртэ ууланд хонь хариулснаа манай энэ Сан Леандрод иржээ. Энэ 5 га бол анхны түрээсэлж авсан газар юм. Эндээс л эхэлсэн байна. Дараа нь бүр 100-100-аар нь түрээсэлж авах болж. Тэгтэл Азорын арлаас ав, нагац, ах хэгч хамаатан садан баахан амтэн ирээд удсан ч үгүй Сан Леандро Португал тосхон болж хувирхан тэр. Сильва энэ 5 гааг миний өвөөгөөс худалдан авчээ. Тэр үед эцэг минь өрөнд баригдаж Сильвад газараа 100-160 гаагаар нь худалдах болж. Өвгөний хамаатан садан ч бас дими ангааж суусангүй. Эцэг минь миний санахад түргэн баяжих гэсээр баяж чадсан ч юмгүй. Харин бидэндээ өрнөөс өөр юм үлдээсэнгүй. Гэтэл Сильва өвгөн хонжоо гаргал юм байвал баг гэж шамлаж байсангүй. Ер нь л бүгдээрээ ингэдэг хүмүүс юм. Зам дээрх тэр хайсны тэнд тарьсан адууны шошиг хараач. Бид бол тиймэрхүү юмар оролдохоосоо чичнэ. Гэтэл Сильва тийм юмнаас ичнэ гэж ярихгүй шүү. Тэрнийхээ хүчинд ч одоо байшин барьж $4,000 үнэтэй машин унаж явна шүү дээ. Ингэж хөлжлөөч гэсэн хотынхаа байшингийн өмнөх талбайд явган хүний зам хүртэл сонгон тарьсан байдаг хүн. Тэр жаахан газар нь жилд $3,000 орлого оруулдаг гэж байгаа шүү. Нойд нь 10 га газар дүйж аваад би үнийг нь санамсаргүй олж мэдсэн юм. Га бүрээс нь $1,000 ашиг олоод жишимчгүй байсан. Хүн мэдэхгүй гэж бодсон байх л да. Газар ямар их унцтайг анддаггүй хүн. Ууланд 580 га газартай аж ахуйтай. Тэрнийг манер бүр сул авсан гинлээ. Тэр аж ахуйн тэрэгний мориноос өксөөлөн хатирч морь хүртэл янз бүрийн үйлдвэрийн адуу панслан олж байгаа ашиг нь өдөр бүр машинаар давхих зардлын лав нөхөн. Яаж явж тэр хүн ингэтлээ хөлж чадваа гэж Саксон уулгалдав. Ми ах юу ах вэ? Аж ахуйг жинхэнэ ёсоор эрхэлж чадаж байна шүү дээ. Гэрээрээ ажиллана. Хүнч бай, охинч бай, бэр өвгөн, эмгэн, жаал хүүхдэж бай. Ханцуу шамлаад л орно. Зэйтөө бариад гарахаас хэн ч ичихгүй. Эд чинь 4 настай хүүхдээ өхөр хариулж, идэгшлүүлж чадахгүй бол манахаас хоол идэх ёсгүй гэж үздэг улс байхгүй юу? Эднийхэн бүгдээрээ хамаатан садантайгаа нийлээд 100 га газар буурцаг, 80 гаад улаан лойл, 30 гаад чавга, 10 гаад гишүүн, 40 гаад нь өргөст хэмх гэх мэтээр тоолоод барамгүй их юм тарьж байгаа юм. Яаж ингэж амжилтдаг байх нь? Бид ч гэсэн ажил хийхээс ичиж үзээгүй улс. Бүх насаараа бори бокс хэлгүүцвдэглээ. Би ямар ч Португал хүүхнээс илүү хийж чадна. Хулсны үйлдвэрт ажиллаж байхдаа үнийг бишгүй олон удаа харуулсан. Нэг их суур машин дээр олон Португал хүүхэн ажилтдаг л байсан. Тэгэхэд би тэдний хинээс нь ч илүү нэгчгдэг байсан. Ингэж бодохоор ажилд учир нь байгаа биш, өөр л учир байна да. Гэхэд холбоочин хулчгансан байдалтай харснаа. Би ч гэсэн дотроо бишгүй боддгийм. Би энэ муусай өхөрийн цагаачтаас хавьгүй илүү. Бид эднээс түрүүн ирж энэ газрын эзэн нь болсон улс. Азорын арлаас ирсэн айлчмуу цагаачд 100 оноо урьдчилаад өгсөн ч хожино. Боловсрол орч давуу. Тэгсэн атлаа энэ муусан гуйлгчингууд биднээс дээр гарч газар орныг минь гартаа оруулж аваад банкнд харилцах данстай болдог байна гэж боддөг юм. Бидэнд авхаал жалга, овсгоо гэж нэг юм байх хэрэгтэй. Бидэнд нэг л юм дутаад байна. Ямар ч болтугай бид фермч болж чадахгүй баларх нь баларч л дээ. Ийм юм боллоо ч гэж нэг их сүртэй юм болгож үтсэнгүй. Сильва эдний хамаатан садан газраа яаж боловсруулахыг та нар үзэх үү? Үзүүлэх гэж л би та хоёрыг наашин чирлээ шүү дээ. Бас нэг хамаатан нь Азорын арлаас ирээд энэ газрыг Сильвагаас өндөр түрээсээр авсан юм. Нэг их утсан ч үгүй манер энэ хавийнхныг ажиглаж байгаад нэг лойж байсан Америк фермчнээс хэсэг газар худалдаад авчихж. Одоо харахгүй юу? Тариа будааны эд цаг энд 100 байдаг ч гэсэн ямхийн чиний газарч хаяагүй байгаа үсттэй. Бидний ганц удаа арай хийж жаах юм ургуулж авдаг газраас эднэр 4 удаа тэгтээ хичнээн их юм авдаг гэж санана. Моднуудаас суулгасныг харал да. Модны хооронд үхрийн нүдний бот игнүүлж түүнийхээ хоорондор вандуу тарьсан байна.
Вандууг энд тэндгүй хаан сул газар байна. Тэнд суулгасан байхгүй юу? Одоо Сильва энэ газраасаа гаагийн бэлэн $500 орч өгөхгүй. Уг нь миний өвөг эцгээс гаагийн $50 авсан. Тэгтэл би утсан харилцааны пүүсэнд ажилладаг болохоор саяхан Азорын арлаас ирсэн Сильвагийн хамаатнуудад утас тавьж өгөхөөр яваа маань энэ. Тэр мө Португал англиар хоёр үг зөв холбож хэлж чадахгүй байж ийм юм хийлгэж байна шүү дээ. Одоо яа гэвтэй? Замын дагуу адууны шош хүртэл тарж байгаа улсыг чинь яана гэхэв? Ийм юм хийснийхээ ачаар Сильва зөвхөн гахаанасаа олж байгаа орлого нь миний өвөөгийн бүх аж ахуйгаас олж буйгаас ч их болж. Өвөө маань адууны шош гэхээс зөвхөн хурч ярваадаг байж. Ярваасан хэвээр үхээд тавьсан өрн толгойтой өвснөөс давжээ. Улаан лойлыг цаасанд боож байна гэж ерөн сонссон уу? Португалчуудыг тэгж байхыг эцэг минь анх үзээд газар нулимж байсан юмдаг. Тэгэхээс ч өөрийн мэддэггүй хүн байсан юм л та. Энэ жаахан газраас жилд 4 дахин ургац авна. Алга дарам газрыгч ашиглахгүй өнгөрөх номгүй гэд бодолтой. Энд га газар нь урдын цагт 50 га газраас авдаг ургацын чинээ өгөөчтэй тийм га газар бий гэж байгаа шүү. Португалчууд төрөлхийн газар тариаланч хүмүүс юм. Хамаг нууц нь энд байна. Гэтэл бид газар тариалангийн талаар юу ч мэдэхгүй байна. Саксон өдрийн 1 цаг хүртэл холбоочин залуутай хамт тэр газраар ярилцсан явлаа. Цаг орой болж байг мэдмэгц нөгөө залуу "За баяртай" гэд саяхан Азорын арлаас нүүж ирсэн цагаачинд утас тавьж өгөх ажлаа үргэлжлүүлж эхлэв. Саксон хотын гудамжаар сакстай ямаа барьж явсан боловч хотын захад гараад гогцоо хийж үүргэвчлэн явхад юкулеле хөгжимтэй жижигхэн уут нь хажууд тийш хэлтийж зүүн мөрөн дээгүүр нь унчих болов. Манай хоёр холбоочин залуугаас салж нэгэн байрын төдий яваад дундуур нь горих урсах бод бударганы сүүдэрт суулаа. Гэрээсээ авч гарсан багсаг юмыг идээд үдэлчихье гэж би л бодсон боловч Саксон галтуулж кофе чанаж ууй гэснэ нь өөрөө талах ямхан идээд болох байсан боловч энэ сайхан аяллахын эхний үед биелэг ямар ч гачигдал дутагдал дөртүүлэхгүй байх нь маш чухал гэж бодсон ажээ. Өөртөөгөө адил урам зориг төрүүлэхийг ямагт эрмэлзэж буй Саксон хүйтэн 100 шидүүлж байж биелийн сэтгэл зүрхэнд дөнгөж сүмэлзэн асахын төдий байгаа очийг унтраачхаас айсан хэрэг билээ. Били бид хоёр хаашаач яараагүй улс. Хаашаач яараагүй улс гэдгээ санаантаа сайтрах хоногшвол хаашаач яарахгүй сургуулийн хичээл эхэлж юу үгүй юу падгүй. Өөрийнхөө ирэхээр алсын замд гарсан хоёр шүү дээ. Номонд гардаг адал явдлаас өөрцгөө гэж мэдэрээ. Ямааны арал дээр надтай хамт загас барьсан нөгөө чи алах уу? Ата надтай тааралддагч болоосаа. Оклендоос л аяллыг эхэлж байвал таарна. Энэ бол замын зөвхөн эхлэл гэж хэлж байсан жаал та. Чи бид хоёр яг л тэр ясаар аялах замдаа гарсан байна. Тийм үү? Харин одоо энд үдэлж кофе чанаж уй. Чи галаа ноцоож бай. Би ус авч ирээд цайгаа чанаа. Цайны ус буцлах хооронд би л ингээд надад ямар юм бодогдож байгааг чи таах уу гэхэд Саксон бодсны лавтай мэдэх боловч өөрөөр нь хэлүүлэх гэж толгойс өгсрөв. Чи бид хоёр анх танилцаад 2-7 хоногийн дараа хунтайж хаан хоёроор хөлгөлсөн тэргээр Морагийн хөндөд зугаалсан маань санагдлаа. Чи тэгэхэд бас хоолунд бэлдэж билээ. Тэгэхэд хоолунд маань үнэхээр тансаг байсан шүү гэж Саксон баяртайгаар инээн хэлв. Тэр үед чи бид хоёр яагаад кофе чанаж уугаагүй юм бол? Дэндүү гэр бүлсэг болох байсан. Мэри бүр арай хитрхий гэж байсан гэж Саксон инээлээ. Ойлгохтой юм биш. Юм бол ингэж хэлдэг байсан гэж би хэлв. Тэгэхэд яаж төгсөвдөө? Бүгд өөрцгүй. Тэгжэл дуусцгаадаг улс. Дуугүй хүний юу гэдэг вүлээ? Би аль хэдийн мэдсэ. Тийм хуурамч амьтад юм үзээгүй царайлна. Үнэндээ бол элэнцгийн тийм байх вдэ гэж би л ууртаа бовтно. Бертийн бэлэвсэн авгааг санамгц сэтгэлд нь гониг төрсөн тул Саксон дуугарсангүй. Тэр өдөр юу болсныг ерөнхийд нь би гадарлаж байна. Харин чи мдээгүй бах. Мдээгүй тийм үү? Мөрийцгүй. Үгүй, санахгүй байна гэж Саксон хэлэх боловч нүднийх нь харцанд өөр юм илэрч байна. Харивт нь биелийн нүд сэргэж хайр нь хүрэхэд их нэрийнхээ гарыг хазартаа нааж инхрээлэн илв. Жижигхэн мөртөө хүчтэй гар шүү гэж атгсан гарыг нь өхөөртөхөд Саксон баярлсандаа зүрхэн тогтлов. Тэгснэ чи бид хоёр янаг хайраа дахиад эхэлж байна тийм ээ гэлээ. Хоёул хоолундаа цадтал хамтал идэж уухад
Бэл 3 аяг кофе уужээ. Бэл тос төргсөн талхтаа мах тавыг идэх зур. Цэвэр агарт хоолыг нохоо шиг иддэг юм байна. Яах шаргалга. Бүхэл шарын мах идээд эвэр сөөлтэй шар бүхлээрээ живэм их кофе гүзэлж чадам санагдаж байна гэхэд Саксон саяхан холбоочин залуутай ярьж байснаас санаж сонсон зүйлийнхээ дүнг гаргах мэтээр дуалдаж "Нэр өнөөдөр мөн ч их мэдэж авлаа шүү Бил" гэв. Гаан $1000 хүрдэг эндхийн газар халаасандаа чибтэр шиг $20 хүмүүст санааны гарцсан байна гэсэн нэгэн зүйлийг Баттаа сайн мэдэж авлаа. Чибт хоёр энд суух гээгүй шүү дээ. Португал хүмүүсийн ачаар газар өнөд орсон юм гэтгэл чухал. Тэгээд тэдний ямар ч аж төрж бүг нь харахгүй юу? Хүүхдүүдээ сургуульд явуулж байна. Хүүхдээ тэршээдгүй юм байна. Хүүхдүүд нь бөв бөөрөнхий яг л атганд өнхрүүлсэн шар тос шиг юм гэж чи өөрөө хэлсэн шүү дээ. Ийм байгаан тэдний ач хавьяа мөн л доо. Гэхдээ би 4 га газрыг тус бүр $1000 авснаас 40 гааг нь тус бүр 40-оор авсан дээр гэж үзэж байна. 4 га даанч хомсхон санагдаад байх биз? Саксонч бас ингэж бодох учир 4 гааг бодохноо 40 га хавьгүй дээр санагдав. Саксон хэдийгээр өөрийн хүнчгэлээ өөрийн авгах биелийн мөрөөдөж байсны адил өргөн удам газрыг мөрөөдөх ажээ. Чибт хоёр энд суух гээгүй. Зорилго маань 40 га биш. Харин 160 га сангийн газар шүү дээ гэж Билд итгүүлэхээр ятгана. Засгийн газар ч гэсэн бидний эцэг их юу хийснийг бодоод бидэнд олгож өгөх ёстой гэж би бодож байна. Илчилгүй эерэн талыг чиний ээж шиг эмэгтэйчүүдэд туулсан бөгөөд миний өвөө эмээ шиг хүмүүс индианчуудад алагдсан байхад засгийн газар тэдний үр хүүхдэд тавьсан өртөө гэсэн үг. Саксон, чиний боддог зөв. Тэгэхээр бид түүнээс өөрөө нэг хэрэгтэй байна шүү дээ. Нэг хэхтэл нэхэндээ Монтеригээс зүүн тийш модтой газар холгон очиж байгаад л гэлээ. 19-р хэсэг төгсөв.